Сонирмилах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 39-р хэсэг. Хан хүүгийн нагц суудлаасан алгуурхан өндөөж хүмүүсийн зүг ханга дуу харж хэсэгхэн дууг зогссноо. Эрхэм ноёдоо Яматогийн үнэнч хөвгүүд эзэн хаан Тэнногийн шин дэглэмийг хэрэгжүүлэх үйлс эхлэх нөхцөл төгс төгөлдөр бүрдсэнийг би нүдээр үзлээ. Би хайрмын цаашдын ажил хэрэгт зайлшгүй хэрэгтэй байгаа онцгой талуудыг мэдж авлаа. Үүнийг ерөнхий сайдад биеэр танилцуулна. Одоо хөдлөх цаг нэгэнт болжээ. Бид Нанжингийн засгийн газрыг устгавал Хятадыг нүдэрмхийн зур хэлэлцээгээр шийдэж чадна. Нанжингийн дэглэмийг устгаад Хятадыг авсан цагт гадаад Монгол эзэн хааны замлыг хүлцсэнгүйгээр дагах болно. Тэм зам аяндаа нээгдэнэ. Эзэн хааны армийг Сибирь байгалийн цаана хүргэж чадах тэр замыг гадаад Монголоос эхлэх ёстой. Гадаад Монголыг авна гэдэг бол бид ёслолын хаалгыг нэнэ гэсэн хэрэг мөн. Банзай! Хакуито банзай! Хасимотог хүндтгсэн цайллага дээр ирсэн зочид самурын зэрэг ирсэн замнал Бусидогийн тангарагт үнэнж байхan баталж байхад ганц хүн энэ үрээнд төрлөг үл нэмнэ. Энэ бол Юки байлаа. Юки ерөнхий сайд Коноёгийн нагцын элен долонгүй үгэнд эгдүүцснийг ажсан Тозио Тозия хоёр сэтгэлдээ үүнийг дайлагад хэрэггүй хурж гэж бодно. Хасимотогийн дайлага дээр Монголын хаан тулсын талаар ганц ч үг дурсаагүй болохоор Юкигийн уур хүрхэн зүйн хэрэг болоо. Тиймээс Тозия түүний сэтгэлийг тайтгаруулах тухай бодож байлаа. Дайлага өндөрлөг төхөж байхад Хасимото генит алга болжээ. Гэтэл Симото Тозиягийн дэргэд ирээд чихэнд эрхэм дээдс минь таныг Тозиясан уулзъя гэж байна. Хасимото сургалсан бололтой. Гэхэд Тозия толгой дөхөөд суудлаасан өндөгтөн. Симото-сан та Юкид минь хань болж угааж зарим хүмүүсийг Юкидтэй танилцуулахыг бодоорой. Гэд Тозиогийн албан өрөөрөө гэлдэрчээ. Симото Юкидтэй ярих арга ухаан олж ядан хэсэг балмагцснаа. Юки-сан Хасимотогийн үг танд ямар санагдав да? Гэж асуув. Би Хасимотогийн үгийн утгыг ойлгосонгүй. Гадаад Монголын талаар буруу бодол баримталж байна. Наран улсын арим гадаад Монголд хаан засаг тогтоож өгөхөд туслах ёстой. Энэ хөгшин буруу ухаарч өөр юмтай холж хутгаад байх шиг байна. Харин Тозия-сан хан хүүгийн нагцын талд бүнжигнэж үгээ бөөрөнхийсний учрыг би ойлгосонгүй. Харин эдний үгнээс миний ойлгосон нэг зүйл гэвэл Чанкашигийн гуймдах байдлаас болоод гадаад Монголд наран улсын цэрэг тусламж үзүүлэх боломжгүй байсныг мэдлээ. Одоо Кавантуны арим асуудалд яаж хандахыг л харах хэрэгтэй болсон байна да гэж л бодлоо гэлээ. Тозия саны үг бол сайд нарын танхимыг арим руу хандуулах гэсэн бодлогын илрэл гэж бодож байна. Тэдэнд цал засахгүй бол сайд нарын танхим армийг олигтойхон хөрөнгөжүүлэхгүй гар татаад байх болно шүү. Тэгэхээр Юки-сан минь Тозиогийн үгийг зөв ойлгох хэрэгтэй. Түүнээс гадна гүйдлгүй жингэр гүйх нохоод саад болдог гэхчээр Чанкаши, Жансүлэн хоёр манай армийн ажиллагаанд хичнээн саад болсныг та ойлгож байна. Одоо ч Гоминдан Улаан хятад хоёр сүүж холбож манай армийн эсрэг байлдах гээд байгаа учраас Чанкашигийн дотны хүн Жансүнгэр толгойлуулсан хүмүүс Янаанд очоод Маугийнхантай уулзаж 3 хоногийн турш хилцээ хийгээд байхад Тозио-сан хятадын асуудлыг мухарлахыг бодлогүй яах вэ? Гэж Симото Юкигийн бодлыг зөөлрүүлэхийг мэрэж үгэн бодож ярина. За яах вэ? Чиний хэлсэн үгэнд үнэн хөв байгаа байхаа гэж бодъё. Юки-сан, та миний үгийг сайн ойлголоо. Одоо манай цэрэг Бээжингийн асуудлыг шийдэж ихвэл Долнуур, Хаалган, Датун, Баоту хотыг авахд хялбархан болно. Тэгэхээр Монголд хаан тулс тогтоох зам шулуудан шүү. Сайхан бэлэг дэмбэрэлтэй л ам байна. Би 6 жил хүлээж байгаа болохоор заримдаа хүүхэд шиг цөхөрх юм аа. Тиймээс Симото-сан, та миний сэтгэлийг зөвөр ойлгоно үсттэй. Яагаад ч юм таны хэлсэн үг надад үнэн юм шиг санагддаг гэд уруула мушилзуулан инээмсэглэхэд Симото далим гарсанд баярлаж ширээн дээрээс дарс авч Юкид барилаа.
Юки зөөлөн дарс шимэж байхдаа нүдний булангаар Симотог ширтэн. Энэ лүд надад наалдах гээд байгааг аживал ямар нэг хэрэг гарч дээ. Харахаас л зөвөн. Болдогсон бол гэрлээгч аавынхаа өшөөг авах юмсан. Гэхдээ эдэнд сэтгэлийнхэн ичнээний бодлыг илэрхийлж болохгүй. Нэг гараа нөгөөгөөрөө барьж хэлээ шүдэрээ хазж явах хэрэгтэй. Аав минь хятадуудыг үздэггүй мөртлөө өөрийнхөө санааг нууж чаддаг байсан. Тэгэхээр эдний санааг нүүрэн дээрээ дэмжсэн дүр гаргах ёстой гэж бодно. Юки-сан өчүүхэн мөхөс би үний юмд дуртай. Тэгээд үннийг санамсаргүй ярьж чадах юм л да. Таны ирээдүйн төлөө армийн удирдлагыг анхаарал тавьдаг болохоор би ч гэсэн аминдаа баярлаж л явдаг. Тэгэхдээ таныг ингэж баярлуулна гэж санаагүй шүү. Симото-сан, та ихнэр авах уу? Ер нь ганц биеэр амьдралыг туулах уу? Гэж асуусан Юки санаа зовсон янзтай хазарн ягаарс хэлээ. Юки ингэж асуусан эцсэн бололтой яриагаа үргэлжлүүлж, Симото-сан, та намайг ингэж асуусан явдал битгий шоолоорой. Эмэгтэй хүн чинь иймэрхүү саваагүй юмд дуртай шүү. Та үнийг юу сандхав? Гэд баруун гараараа Симотогийн гарын шуунаас сатгаад уруулаараа инээмсэглэж нүдээр ингэрмэн. Ойлгож байна Юки-сан. Амьдрал ахгүй маань цэргийн хооронд өнгөрсөн болохоор тог тухтай амьдрах зав надад олдоогүй юм. За тэгэд олдохгүй бах уу да. Заримдаа сэтгэлийн уйтгар бухимдлан ярьчихмаар хөнгүйдэн айх юм байна шүү. Тэгэд янз бүрийн бодол давтагдаад их нэртэй болдго юм билүү гэж боддог удаа би шүү. Хинчгүй тэгж бодгол юм. Ганцаараа амьдрах гэдэг чинь бөөн уйтгар. Ер нь янз бүрийн бодол давтагдаад ирэхээр ингэсээр яваад үр хүүхэдгүй насыг барвал яана. Энэ хөрөнгө маань хүний хоол болно гэж боддог удаа зөндөө байдаг юм. Юки-сан, хүний нас ахих тусам хань жилийн тухай яахын зургийг боддог бололтой. Би ч гэсэн ямар шуухан хүний үрдэ учирдаг бол гэж боддог. Залуу наснд цэргийн хуаран сайхан санагдаад эхнэр авъя гэж боддоггүй явла. Одоо нас ахаад ирэхээр цэргийн хуарангийн аяыг даахгүй юм шиг санагддаг болж байна шүү. За тэгээд залуугийн талд өхлөө. Гэтэл би гэдэг амтан хань жилгүй явдаг. Таавал яах вэ? Хөрөнгөтэй, бэлтэй, залуу зандан гараан байна. Ер нь эндэн гэхэд манайхан таныг дөрвөстийн төвчөөний Ивантаа суух баха гэцгээд юм. Ялангуяа Итагаки саныг үдэхээр ирээд танайд хоройд хонохдоо лав нэжгэр хөрөн болох баха гэдэг байсан шүү. Гэд Симото Юкигийн царай өөд ширтлээ. Симото-сан, Иван бид хоёр амьдрал таарахгүй хүмүүс. За тэгээд тэр мангардаг хүн. Бид хоёр багасаа үргэсэн болохоор би цаатахыг чинь андахгүй. Бүр тэнэг амтэн шүү. Багада намайг яаж зоддог байсан гэж саннаа. Миний гизгнээс бариад хайр найргүй угзардагсан. Тэгээд одоо хүртэл мартагддаггүй юм. Ер нь би Иван Степановичтэй суухгүй гэж боддог. Гүнгэд та бид нар чи юунаас болоод ийм балаа юм яриад байна? Хин маань архинд халжээ те. Бид хоёр л хүмүүс хараад байна. Одоо дими донгосхон болий. Гэж Юкиг хэлэхэд Симото дуугүй боллоо. Энэхэн үед нөгөө өрөөнөөс Тозияг ирж явахыг харсан Юки асарсан эцгэнд тосон очлоо. Харин Симото талимаарсан нүдээр Юкигийн араас ширтэн энэ баян бүсгүй амьдын жаргалд уйдж залхажээ. Эмсүүд нэг хэсэгтэн гоё сайхан залуус руу тэмүүлж хоосон хүсэл мөрөөдөлдөн өргөтүүлж явахтаа найр цэнгэлхөөж зуурдын сэтгэлийг үрдий юм шиг бодоод залуу сайхан үеийн өнгөрөөдөг. Тэгэд эцэст нь хань жилгүй үлдснэн ойлгонгууд амьдын жаргал ташаарч явснаа санаад тэр зам мөрөн өөрийн ирэхгүй жигшгэд хүрдэг билээ. Тэгээд зогсдгүй Чингис шалгилж яваад залуу насаа гээснэ мэдэнгүүд бие сэтгэлээрэн гутардаг удаатай. Эмэгтэй хүн ийм үедэн гоё сайхан залуусыг харахаас нүд нь хорсож энэ сайхан царайны цаан шолом шүглэж байгаа шүү дээ гэж өөртөө анхааруулж болгоомжлдог гэнэ билээ. Тэгээд гоё сайхан залуустай наргиж цэнгэж явахтаа яаж мэхлэгдсэндээ биеэн сул тавьж эдлүүлснээ бодохоор гол руу нь хүй төргөж зүрхэн шимширх шиг болдог гэсэн. Тийм үедэн хань ижлийн түшиг тулгуур хайр халамжийн талаар ойлгоод эргэцүүлээд ирэхээр томоотой тогтухтай хөгшчүүлийг хайдаг замтай. Ингэхээр Юки ийм замаар орж залгсан хөөхөн байх нэ. Ийм үедэн эмэгтэй хүн сэтгэлдээ дассан хөгшчүүлд илүү янаг хайртай болдог гэсэн. Юки ч н одоо 35 хүрч байгаа болохоор аргагүй хань ижлийн мөрөөддөг нас гэж бодохдоо ойвырхон сэтгэлдээ далдын нэгэн бодол төрснөө ухаарлаа.
Ханхугийн нагцыг Токио руу буцсны дараа Тозия гүн бодолд орлоо. Тэрээр Синжингээс ирсний дараа Тянжин руу 2 удаа ярьж Дойхаратай холбоо барилаа. Тэгээд Бээжинд байгаа холбоотны эзэмшлийн комиссийн дарга генерал Такео Имаиро тусгай цахилгаан явуулав. Юки асарсан эцгийн чингэж сандрангуй байхыг ер үзээгүй. Тозия Хасимототой уулзснаас хойш бүр адгуу болжээ. Жингээд л Тозия Хасимототой ам мөрөөснөн орой бүр боддог болсныг хэн яахан мэдэх вэ? Тозия дайлагын танхимаас гарч Тозиогийн тусгай өрөөнд ороход Хасимото хүйтэн царайгаар угтав. Тозия-сан, би тантай ингэж уулзсны хувьд хэдэн зүйлийг хэлэх гэсэн юм. Ерөнхий сайд Ар Монгол руу чиглэсэн ажиллагааны явц бүтэмж муутай байгаа явдалд эвлэрэнгүй хандаж болохгүй гэсэн. Ар Монгол ажиллаж байгаа Квантоны армийн тагнуулын хэлцэд данстай байдаг тарган хулгнууд эзэн хааны сөр хүчинд сүйттэй дэмжлэг үзүүлсэнгүй. Харин тэд чинь өөрснөө сүрээд байгааг та мэдж байна уу? Нөгөө талаар Ягүйсрийн хийдийн дархан сорж их хүрээний янзан хам нарын ажиллагаа усан тайсан чулуу шиг таг болсон. Өлгийн хийд самбэсийн хүрээнийхэн цөмөрөн годронгийн ямаа шиг хяарсан сурагтай байна. Гэтэл энэ бүхэн юутай холбоотой болохыг нягтлалгүйгээр барахгүй Монголд байгаа армийн нүд чихт цөмөрөн Монголын чекистүүдийн гараар орсон мэдээ ерөнхий сайд очсон байна. Гэтэл үнийг мэдвэл зөх зарим хүмүүс одоо хүртэл сургийн дуулаагүй явж байдаг. Та үнийг юу гэж бодж байна? Гэж шүүгч шиг сүрдүүлэгтэн Тозио руу ууртай нүдэр хялмхийн харлаа. Монголд байгаа хүрээ хийдийн лам нар манай тагнуулуудын удирдлагаар бослогонд бэлтгэж байсан үнэн боловч тэдний сүрэх ажиллагаанд манайхан ямарч буруугүй. Энэ бол хайлаар дах цэргийнхэн болон дөрвөгчдийн товчооныхон болгоомжгүй хандлага гаргаж газрын зургийн мэргэжилтнүүдийг Монгол руу явуулах удирдамж өгөөгүй байхад өөрснөө дур зоргоорон хүмүүс бэлдэж явуулсан тал холбоотой. Ялангуяа газрын зураг тодруулалт хийх хэсэгтээ цагаантны дарганараас явуулсан нь ажлыг хүндрүүлээ зогсоогүй тэр нь баригдаад оргохтон баян төмөнд байсан манай хүмүүстэй уулзах гэж байгаад сэжиглэгдсэн байна. Тэгээд дотроо баригдаад өөрийнхөө мэдж байсан бүх зүйлийг хэлж өөрийнхөө амийг бодсон учраас самбэсийн хүрээний лам нар баригдсан. Тэр лам нар дотор Ягүйсрийн хийдийн дархан заржтай холбоотой хүн орсноос босолгон асуудал илэрсэн. Түүгээр барахгүй янзан хамбын холбоочин баригдсан байна. Ингээд хамаг ажил нурсан хэрэг. Тозия-сан, тэгвэл та яагаад одоо хүртэл дуугүй байсан юм? Би Цэнгүнгийн холбоочин хүрээнээс ирэхийг хүлээсэн юм. Түүнийг Улаанбаатараас ирмэгц тэнд юу болсныг мэдж илдэг ял гэж бодсон юм. Нөгөө талаар гүнгийн холбоочныг юуг хүлээн авч уулзах учраас үүнийг хүн бүхэнд мэдэгдэх албагүй байсан. Тозия-сан, та иймэрхүү замаар юуг хамгаалж өдий хүрсэн. Гэтэл талиагаа читхийн авчирсан богдын алтны асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байна. Тэрж байтугай армийн тагнуулын газар алтны хадгалагдаж байгаа банкыг мэдэх гэж Шанхай, Бээжин, Тянжин, Кантогоор сураг тавиад холигтой зүйл олоогүй. Хасимото-сан, богдын алтны тухайд гэвэл Жанжин штабын сул амтангууд нууцын задлсан учраас түүнийг хадгалж байгаа банк Цэнгүнтэй хийсэн гэрээнийхэн дагуу хадгалж нууцлж чадсан. Хэрв тэгж их сүр бадруулаагүй бол алтны нууц явандан илэрх байсан юм. Гэхдээ энэ найдвар тасраагүй байгаа. Тиймээс Жанжин штабын сул амтай задгай хүмүүсийг энэ ажиллагаанд оролцуулахыг эзэн хаанд үнэнч самуурайн хувьд уучлахгүй гэж самуурайн Бусидо ёсыг барьж явсан төдийгүй эзэн хааны нэр дээр гомдол мэдүүлнэ гэж төвчгөнсөн тул Хасимото өөртөө хамаагүй зүйлд хошуудөрөхөд хүрснээ ойлгоод дуугүй болжээ. Тозия-сан, ерөнхий сайд Коноэ хайлаар Харибины төмөр замыг өргөдгөж ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэж байгаа. Тиймээс Юки та хоёрыг Токиод ирвэл ямар вэ гэж хэлүүлсэн юм. Тэгэхдээ дорн төмөр замын талаар ховын пүүсүүд болон засгийн газрын хамтарсан байгууллага шийд гарсны дараа бол бүр зүгээр гэсэн юм. Жанжин штабаас боловсруулсан төлөвлөгөөтэй уялдуулж Дойхара хааны гүр гэдэг ажиллагаа сэжсэн байна. Тиймээс тэр тухай таныг Дойхаратай ярилцах байхаа гэж бодож байна шүү. Гэд ярианыхан өнгийг өөрчилж зөөллөн. Тозия армийн ажиллагааг Бээжин рүү чиглүүлсэн явдлыг Хасимотогийн ярианаас мэдээд Дойхараг хятад дахь 11-р дивизийн командлагч болгосон учрыг багцаалав. Энэ бол Бээжин рүү чиглэсэн ажиллагааг удирдуулах гэсэн хэрэг байлаа. Харин Тозияг сэтгэл зовоолсон бодол бол
Хасимото Токиод очоод ерөнхий сайтаар дамжуулж эзэн хаанд хов хөргүүлэх үү? Хааны зөвлөхүү тэр ховыг хэрхэн хүлээж авах вэ гэдэгт санаа зовно. Аваа, та тэгээд Тянжин руу явах болоо юу? Дэмий ингэж өөрийгөө зовоохоо оронд дан өөрийнхөө ажлыг бодмоор юм да. Таныг бухимдаад байхаар миний сэтгэл өвдөж шиг болох юм. Та ганцхан Монголын асуудлыг хариуцах ёстой биз дээ? Гэлээ. Үнэн дээр Юкигийн үг зөв байлаа. Гэтэл армийнхан түүнийг туршлагатай хүн гэж өргөмжилдэг болохоор нэг мэтгэд Тозия өөрөө бүх ажиллагаанд оролцож ажээ. Нөгөө талаар Тоихара Тозиягийн дэмжлэгийг авдаг болохоор түүнтэй гар нийлсэн ажилд дуртай болжээ. Харин энэ орой Тозия ажлаасаа ирсний дараа халуун усан дороод хөнгөн шингэн байлаа. Тэрээр өнөө өглөө эзэн хааны зөвлөгтэй удсаар ярихдаа Хасимотогийн талаар чих тавьжээ. Хасимото Синзингээс буцаж очиод ерөнхий сайтад Квантоны армийн талаар танилцуулахдаа Тозиягийн талаар муу үг зохиолгосонгүй. Тиймээс Тозия энэ өдөр бүр тайвширчсан байлаа. Юкэ минь би уурлахаа болсон. Харин баяртай байна. Ерөнхий сайд цэргийн яамны төсвийг нэмэгдүүлж хятад байгаа манай армийн хүчийг 500 мянгад хүрэхээр шийдсэн бол та. Үүнтэй уялдуулж хятад байгаа 17 дивизийн зохион байгуулалтыг өөрчилсөн байна. Аав нь маргааш Тянжин руу явнаа. Намайг байхгүй хайгуур Симото Синзингээс ирж магадгүй. Түүнийг хүлээлгэж угаарай. Гэж хэлтэл сувдаа орж ирлээ. Чингэд эцэг өхөн хоёр оройн хоол зоглохоор өрөөнөөсөн гарлаа. Юкэ хоолны дараа зочдын өрөөнд орж ирээд усан оргилуурт эрэх дурааран умбаж байгаа 5 загснуудан хооллов. Ууж мөрөөний ханын дагуух шилэн шүүгэнд төхөөрөмжилсөн цахилгаан гэрлийг асаагаад ханын чийдэнгүүдийг унтраажээ. Тиймээс шилэн шүүгэнд байгаа алт мөнгөн аяг, хаш чулуунгүц, хундаг, аяг тавгнууд чамин өнгөөр гэрэлтэн. Юкэ загсан хооллод суухдаа хоолны үед ярьсан Тозиягийн яриаг санав. Тэгээд өрөөндөн орж тэмдэглэхийн дэвтрийг авч ширээн дээр дэлгэлээ. 1937 оны 6 дугаар сарын 25. Хятадд байгаа Японы армийн дивизийг шинжилэн зохион байгуулахдаа АБ гэж ангилжээ. А бүлгийн дивизийн бүрэлдэхүүнд 22.6 мянган зэрэг орсон бол Б бүлгийн дивиз нь 24.5 мянган зэргийн бүрэлдэхүүнтэй аж. Дивиз бүр танкын бригадтай бөгөөд 150 хөнгөн танк, 38 хүнд танкаас бүрэлдэнэ. Мөн 50 нисэх бүхий тусгай отрядтай болно. Японы зэргийн зэвсгийн үйлдвэрүүд энэ онд төрөл бүрийн буу 42.7 мянга, пулемет 2.3 мянга, янз бүрийн их буу 478, онгоц 2.5 мянгыг үйлдвэрлэх аж. Аав Тянжин руу явж Доихаратай нийлж генерал Кавабэтэй уулзах гин. Түүний удирдсан явган зэргийн бригад 10 мянган зэрэгтэй, 30 их буутай, 28 танктай, 20 нисэх онгоцтой гин. Тэд Бээжин Тянжингийн төмөр замын дагуу байрлсан аж. Генерал Кавабэ бохойн эрэг авийг хамгаалах, дагуу бомтыг хяналтандан авч байх үүрэгтэй ажээ. Мөн Бээжингийн хорилцоох Юндийн голын гүүрийн хавьд Японы зэргийн 8 дугаар суман хээрийн сургууль хийх ёстой гин. Хээрийн сургууль. Аав Хасимототой хаммурийсэн нэг шалтгаан бол Доихара тэр хоёрыг Бээжин рүү чиглэсэн армийн ажиллагааг далдлах эзэн хааны гүүр гэдэг ажиллагаанд оролцохыг даалгажээ. Аав түүнийг зохион байгуулах төлөвлөгөөг хийлцээгүй болохоор оролцохгүйгээр шийдсэн боловч Доихарагийн саналыг даглаа. Аав хүний төлөвлөсөн ажиллагаанд оролцох дургүй болохоор Бээжин рүү Японы цэргийг оруулахаар төлөвлөсөн Хасимотогийн ажиллагаанаас хөндөй байхыг бодсон аж. Гэтэл Хасимото өвгөний дургүй хүрэхгүй тулд ерөнхий сайдад илүү дутуу ховж шивнээгүй нь илэрхий тул түүний сайн дурн хүрч ажилд нь оролцохоор шийдсэн бололтой. Эзэн хааны гүүр гэдэг төлөвлөгөөгөөр Японы харин Бээжин эзэсний дараа их хэрмийн дагуу армиан хөдөлгөж Жанжгүүгийн чандад Квантоны арим ажиллагаагаа эхлэх ёстой байлаа. Аав нь энэ бүхний учрыг надад зохиулгаад номон эхлэхийг даалгалаа. Номны эхний бүлгийг хан улсын төрмгөлийн эсрэг тэмцсэн нүүдэлчид гэдэг оршил бүлгээр эхлэх гин. Тэгээд өөртөө байгаа баримтуудаа надад өглөө. Тозия Тянжин руу явснаас хойш 3 хонож байтал нэгэн орой Симото Синзингээс ирлээ.
Юки Симотог ирсэн явдалд бэлгшээсэн дүр гаргаж хүндэтгэн дайлж ширээ засуулав. Симото-сан, аавдан цахилгаан явуулаа юу? Тийм ээ. Юу гэв? Аав Тянжин руу явах юм чамайг ирнэ гэсэн юм. Тэгээд хүлээл гэж багаарай гэж загсан. Ингэхээр аав өнөө шин ирэх хэрэггүй? Тэгж таарах байх. Намайг маргааш өглөө гэхэд бэлэн бай гэсэн байсан. Тэгэхээр таны хэлдэг зөв байхаа. Гэхэд Юки Голланд жин хундаглаад Симотод барихтан Хятад дахь хэсэгжилсэн салбаруудын байлдааны үлгэр дуурайл гэсэн эмэгтгэлд Японы цэргийн салбар ангууд хэсэгжилсэн өдөн хатгалгаас дайны байдал шилжихэд шаардлагатай нөхцөлийг хэрхэн хангах тухай номлосныг саналаа. Хасимото Синзинд ирсэн явдал Монголын хил дээр дэгдээсэн хэсэгжилсэн өдөн хатгах ажиллагааг байлдааны байдалд шилжүүлэх нөхцөлийн урьдчил болж мэдэх ажээ. Чухам энэ учраас Харбин, Хайлар, Ганжуурын болон Бээжин хаалганы төмөр замын дээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шинээр байгуулах асуудлыг сонирхсон хэрэг аж. Юки Хасимотогийн ажлыг эргэцүүлээд Хасимото Бээжин рүү чиглэсэн армийн ажиллагааг боловсруулсны адилаар Монгол руу чиглэсэн өдөн хатгалгыг төлөвлөх хүний нэг байвал яана. Квантуны арим Жанжихуу руу чиглэсэн ажиллагаанд бэлтгэж байгаа нь энэ бүхний зангилаа гэж бодлоо. Симото-сан, Цэргийн яам Хасимотогийн саналыг яах вэ? Юки-сан та юу гэж бодож байна да? Би цэргийн эрдэм мэдлэггүй хүн. Ганцхан доромжлогдсон нэр төр удам өгсөхаал боддог. Хасимото цэргийн яамны орлогч Умэзү Жанжин штабын дарагтны туслах Кёси хоёрт илгээсэн илтгэлдээ Дорнод хятадын далайн эрэг хавь тухайлбал Тянжины чиглэлийг ашигтай гэж үзсэн бол надад ашиг гарахгүй. Одоо ч Нанжин Бээжин хоёрыг Чанкашигээс салгахыг илүү эрхмэлж байна. Тэгэхээр Квантуны арим хөх хот руу чиглэнэ гэсэн үг. Гэд Симотогийн царай руу эгцлэн ширтгэн Квантуны арим Арам Монголын талаар цаашдан ямар алхам хийхийг мэдэх гэсэн эрмэлзэл болохыг Симото төвгүйхэн мэднэ. Үнэндээ ардын засгийг устгаж хуучин засаг төрөнд тогтоох гэсэн эцгийнхээ мөрөөдлийг сохроор дагсан эмэгтэйд үүнээс өөр юу бодогдох вүлээ? 39 дугаар хэсэг төгсөв.